Сайн байцгаана уу? Бидний өдрийн мэндийг хүргэе. За, CMS зохион байгуулж буй Earnings Call-ийн ээлжлэг дугаар хэсэгт бэлэн болсон байна. За, энэ удаагийн дугаар болсонгод Uniscode банкны санхүүгийн байгууллага болцож байна. Uniscode банкны санхүүгийн байгууллагаас төлөвлөж хөнгө оновчтой бичсэн захиалал тусах бизнес харилцааны захиалал 20% болцож байна. За, манай Earnings Call анхаарал сонсож байгаа сонсож байгаа юм байна бол манай Earnings Call нэг цагийн хугацаатай явагддаг байгаа. За, эхний 30 минут болонгод компани танилцуулаад 30 минут цус тавьж гэсэн бүтцтэй явдаг байгаа. За, ингээд компанийн танилцуулгыг хийх гэж Discord компани төлөвлөсөн гэж байна. Баярлалаа. Баярлалаа бүгдэнд өдрийн мэнд. За, миний би болон талаар захирагчнаар Uniscode санхүүгийн байгууллагын хагас. За, юуны өмнө энэ хагас энэ оны хагас жилд хийгдсэн гол амжилтууд шинэлэг бүтээгдэхүүн танилцуулах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр салбарыг нэмж байгуулсан байгаа. Нэг нь дархан сонсголон гэсэн шинэ салбаруудыг нээсэн. Ингээд манай компани 16 салбартаагаар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хоёр нь орон нутагт байгаа. Тэгэхээр бид нар илүү бүтээмжтэйгээр үйлчлэх боломжоо нэмэгдүүлсээр байгаамаа. Дахиад нэг голлох чухал үйл явдлуудын нэг бол бид нар өнгөрсөн жилээс бизнес төвийн концепц руу шилжиж ирсэн. Энэ дундаа бид нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор зээл олгоход өөрсдийн чадах чадамжийг нэмэгдүүлэх дээр бид нар зээлийг илүү мэрэгжлийн түвшинд судлах боломжоо сайжруулах зорилгоор бизнес төвийн концепц руу шилжсэн. Ингээ энэ оны эхний хагас жилд дахиад нэмээд ямар болон баян зүрх салбаруудаа энэ бизнес төвийн төв рүү шилжүүлээд байгаа. Тэгэхээр бид нар илүү хурдан чанартай зээлийн үйлчлэг үзүүлэх боломжтой болоод байгаамаа. Нэг бас онцлогтой үйл явдал бол бид нар Төв Азад үйл ажиллагаагаа явуулаад 4 жил болж байна. Өмнө нь Кыргызстан улсад үйл ажиллагаа явуулж ирсэн бол Казахстан улсад бид нар өнгөрсөн жил тусгай зөвшөөрлөө авахаар эцэгтэй илгээсэн. За, баяртай мэдээгээл энэ оны 6 сард бид нар тусгай зөвшөөрөл эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аваад зээлийн үйл ажиллагаагаа эхлээд байгаамаа. Ингээд хоёр улсад бид нар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. За, санхүү их усрын хувьд бол бид нар нэлээд том үйл явдлуудтай өнгөрлөө. За, ялангуяа бид нар өнгөрсөн жилээс эхлээд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкнаас томоохон зээлийн санхүүжилтийг авч ирсэн бол энэ жил Blue Orchard буюу жижиг бичил зээлийн үйл ажиллагааг дэмждэг хамгийн том олон улсын хөрөнгө оруулалтын сангаас 10 сая долларын зээлийн санхүүжилтийг авахар гэрээгээ байгуулад зээлээ аваад байгаамаа. Бид нар бол ер нь бол Uniscode компанийн хувьд бол олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг, мөн олон улсын стандарт засаглалыг хэрэгжүүлдгээрээ бас нэлээд түвшинлэн ажилладаг. Энэ утгаараа банк санхүүгийн байгууллагууд, гадаад дотоодын банк санхүүгийн байгууллагуудад нэлээд ихтгэл үзүүлээд үүний үр дүнд бид нар гадаад хөрөнгө оруулалтынхаа их усрыг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлээд байгаа. За, дотооддоо бол бид нар 24 тэрбумын дахиад хаалттай бондыг гаргасан. За, нэмээд дотоодын банк санхүүгийн байгууллагуудаас бид нар нэмж 120 тэрбумын их усрыг татаад байна. Ингэснээрээ бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, үүний хажуугаар илүү чанартай болгох тал дээр засаглал болон компани засаглал үйл ажиллагаа боломж илрүүлсээр байгаа. За, засаглал үйл ажиллагаа дээр бид нар олон улсын institutional rating буюу микрофинанс компани байгууллагаас 3 дахь жилдээ үнэлгээгээ гаргуулад үнэлгээтэй гарсан, мөн дотоодын зээлч хэрэглэлээр үнэлгээтэй байгаа. За, мөн чанарын удирдлагын тогтолцооны 9001 мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны 27.001 стандартуудыг гадны байгууллагаар дахин аудит хийлгэж баталгаажуулаад авсан байгаа. Бүх толгой компани болон охин компаниудынхаа хүрээнд. За, сүүлийн үеийн хамгийн гол бид нарын бас тодорхойлдог түжээлж авдаг нэг хэсэг бол ESG буюу доктортой санхүүжилтийн чиглэл байгаль орчин нийгэм засаглалын кодексаар бол бид нар нэлээдгүй ажил хийсэн байгаа. Энэ хагас жилд бол тооцоон дэргэд бид нар доктортой байдлын хороогоо байгуулсан байгаа. Ингэснээрээ бид илүү impactful буюу илүү бүх нийтэд чиглэсэн энэ ESG-ийн үйл ажиллагаагаа илүү олон хүнд түгэх
бүрэн боломж бүрдээд байгаамаа. За За ер нь бол нөгөө бид нар хувьсан өөрчлөгдөж байгаа энэ дээр хамгийн одоо өрсөлдөөнт чадвараа нэмэгдүүлэх хамгийн гол нь бол бид нар хэрэглэгчийнхээ сэтгэл сэтгэлийг дэд түвшинд барих хэрэгтэй. Үүний нэг жишээ бол бид нар бүх байгууллагатай адил дижитал шилжилтийг хийсээр байгаа. Өнгөрсөн жил бид нар UNESCO аппликейшнийг зах зээлд нэвтрүүлж исэн бол энэ жил үүнийг илүү сайжруулад гол нь хэрэглэгчтэй харилцах хамгийн том коммуникацийн цэг болгож зээл авахаас эхлүүлээ зээлийнхээ мэдээллийг шалгах, зээлээ хаах болон бусад санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээнүүдийг UNESCO аппликейшнд багтаасан байгаа. Тэгээ AI based бид нар CRM системийг нэвтрүүлэхээр нэлээд шаргуу ажиллаж байна. За дээр нь илүү дата дээр тулгуурласан шийдвэр гаргалтуудыг дэмжих зорилгоор датагийнхаа багийг нэлээд хүчрхэгжүүлээд байгаа. Үүний зэрэгцээ хамгийн гол нь бид нар зээлч хэрэглэлийг цаг тутам сайжруулж нэмэгдүүлэх. За нөгөө талдаа яг back office талдаа бол бид нар илүү зээлийн хэрэглэгчдэд үйлчлэх зээлийн үйл ажиллагааны үндсэн систем буюу Smart Loss системийг бүрэн утгаар нь сайжруулан шинжилсэн. Ингэснээр бид нар хэрэглэгчдэд хүргэж байгаа үйлчлэгээний маань хурд 2 дахин нэмэгдсэн байгаа. За үүн дээр нэмэгдээд бид нар дансны хуулгын аналитик системийг секундын дотор нэвтрүүлэх боломжтой болсон. За тэгээд цаашлаад яг аппликейшнаараа дамжуулаад бид нар хэрэглэгчдээр бүх суугаар нэгдсэн суугаар хэрэглэгчээ зөв таньж үйлчлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. За тогтвортой хөгжил буюу sustainable finance-ын тогтвортой санхүүжилтийн чиглэлээр бид хэд хэдэн гол ажлуудыг хийгээд байгаа. Хамгийн түрүүнд бид нар хувь нийлүүлэгч давтай эзэмшигчдийн хурлаа онлайнаар хийсэн. Энэ нь бол байгаль орчинд мэдээж нөлөөлөх эерэг нөлөөлөл байгаагаас гадна хамгийн чухал нь бид нар олон нийтийг хамарсан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх боломжтой болоод байгаа. За тогтвортой санхүүжилтийн гол хэсэг болох ногоон зээл. Ногоон зээл дээр бид нар бол маш шаргуу ажиллаж байгаа. Тэр дундаа олон улсын байгууллагын, олон улсын хөрөнгөний зах зээлийн холбооноос гаргасан ногоон зээлийн зарчмууд болон Монгол улсын тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан. Ногоон таксоном тогтвортой хөгжлийн санхүүжилтийн таксономд нийцүүлэн өөрсдийнхөө фреймворк буюу ногоон зээлийн хүрээг батлаад үүнийхээ дагуу бид ногоон зээлийн бүтээгдэхүүнийг бол гаргасан байгаа. Энийг илүү өргөн хүрээнд дэлгэрүүлэх боломжтой гэж харж байна. За энийг гол нь зөвхөн хэрэглэгчтэй гол нь таниулж ногоон ирээдүйг бий болгох гэдэг бизнес эрхлэгчид хэрхэн өөрийгөө таниулж өөрийнхөө хувь нэмрээ оруулах боломжтой үүнийгээ дэмжиж санхүүжилтийг хөнгөлөлтөй санхүүжилтийг хэрхэн олох боломж ногоон зээлийн бүтээгдэхүүний багтаал нэлээд гайгүй нэмэгдээд байгаа. За энэ бүгдийг хийхэд бол мэдээж баг хамт олон компани соёл хамгийн чухал. За тэгээд тийм учраас бид нар зориуд энд оруулсаа өөрсдөө үйл ажиллагааг чиглүүлэх энэ гоё зөв засаглалыг авч явахын тулд хүмүүс маань чадвартай зөв соёлтой хастай сургалт хөгжилд бол манай компани зүгээс нэлээд хөрөнгө хүч нөөц бололцоогоо зарцуулж явдаг. Хамгийн сүүлийн онцлогчтой мэдээлэл бол талент LMS буюу Learning Management системийг нэвтрүүлээд байгаа. Ингэснээр шинээр орж байгаа ажилтнууд болон өмнөх ажилтнууд бие биендээ мэдээлэлээ шеэрлэх, мэдээлэлээ харилцан хуваалцах, биенээсээ суралцах боломжийг нээсэн ийм интерактив платформыг нэвтрүүлээд байгаа. Ингэснээр нэлээд үр дүнд хүрч цаг алдахгүй суралцаж хөгжих боломжийг дотооддоо олгоод байгаа. За нэмээд бид нар олон улсын байгууллагууд, олон улсын хүний нөөцийн конференц гээд байнгын өөрсдийгөө цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, за шинэ үе залуу хамт олонтойгоо ажиллах гол динамик тийм соёлыг бүрдүүлэх боломжийг бүрнэ гэдэг юм аа. За тэгээд нэмээд ажилтнууд руу чиглүүлсэн яг энэ соёлыг бүрдүүлэхэд чиглэсэн бас нэг онцлогчтой үйл явдал мэдээж дотооддоо бид нар спортын төрөлх тэмцээнүүд хийдэг. За нэг гол чухал зүйл бол бид нар ажилтнуудаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр буюу ESOP хөтөлбөрийг цаазаараа батлуулаад байгаа. Ингэснээр манай ажилтнууд компанийнхаа хувьцааг эзэмшиж цаашдаа тийм уран зоригтой ажиллах
боломжийг бүрдүүлэх юм зах зээлд бол томоохон өсөлт хийсэн том арга хэмжээ байгаа. За төгсгөлд нь бол One of Us гэдэг подкаст бид нар бол бизнесээс суралцах нь хамгийн чухал зүйлийг биеинтэйгээ ойлголцож мэдрэх юм гоё интерактив бас платформ инициативыг нэвтрүүлээд байгаамаа. За ингээд ерөнхийдөө үйл ажиллагааны хувьд юм байна. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагааг хэрэгжүүлсэний үр дүнд бид нар яг борлуулалт үндсэн зээлийн бүтээгдэхүүн борлуулалт маань ямар түвшинд хүрсэн байгааг танилцуулъя. Жишээлж хинтэй. За манай зээлийн бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол 69%-аар өссөн байгаа. Одоо нийт зээлийн багц маань бол бараг 600 тэрбум төгрөг байна. 596 тэрбум. Үүний өсөлтийн гол нөлөө бол мэдээж бизнесийн зээл дээр байгаа. Өнөөдөр манай зээлийн багцын хувьд нийт зээлийн багцын 60% нь бизнесийн зээл, 25% нь дижитал платформоор олгож байгаа зээл. За 10% нь автомашины зээл нэмээд 5% нь хэрэглээний зээл дээр төвлөрдөг. За өмнө дурдсанчлан бизнес төвүүд рүү шилжснээс хойш илүү бид нар чанартай хурдан бизнесийн зээлүүдийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжих боломжийг зээлийг олох боломжийг бүрдүүлсэн. За мэдээж үүний хажуугаар эрсдлийн зөв бодлогыг хэрэгжүүлэх эрсдлээ зөв тооцоолсон зээлийн шийдвэрүүдийг гаргах нь маш чухал. Энэ дээр бид нар зээлийн скорингийг тогтмол шинжилэл сайжруулалтыг хийж явж байгаа. За мэдээж олон улсын IFRS стандартын дагуу жил тутам эрсдлийн сангаа байгуулж явж байна. За дээр нь дотоод гадаадын хувийн олон скоринг компаниудтай холбогдоод хамтран ажиллаад илүү чанаржуулаад явж байна. За намайг микрофон хэрэг сонсогдож байгаа юм бол жоохон юу юм гэсэн юм те. За энэ бол үндсэн нөгөө conventional service буюу боломжлолт зээлийн бүтээгдэхүүний хувьд ярьж байгаа. За нэмээд манай охин компаниуд байгаа. Охин компаниуд бид нар Монгол улсад бол Enescore Wallet буюу Enescore хэвтэгч Pocket брендээр авчирсан та бүхэн мэдж байгаа. Дижитал платформоор зээл олгодог компани. За өнөөдөр манай бүртгэлтэй харилцагчийн тоо 751 мянга, гэрээт харилцагчийн тоо 237 мянга хүрчээд байна. За нийт зээл олголт бол хагас их найд. За өнөөдөр бол яг marketplace зөвхөн pocket зээл биш одоо бусад хамтрагч байгууллагууд бол орж ирдэг. Ингээд нийтдээ зээлийн багцын хэмжээ 170 тэрбум төгрөг байгаа. Мөн энэ хагас жилд бол 2 хамтран ажиллагч байгууллагуудыг нэмээд ингээд нийтдээ 8 цагаар маркетплейс их үйл ажиллагааг явуулаад нэлээд амжилттай явж байна. За нөгөө нэг компани бол Enescore CA буюу манай Киргиз улсад байгаа бичил зээлийн компани. За өнөөдрийн байдлаар зээлийн багц бол 42 тэрбум хүрчээд байгаа. Энэ нь өмнөх оныхоо мөн үеэс бол бараг давхарсан 2 дахин том зөвлөлт болоод байна. За зээл олголтын хэмжээ бол 21 тэрбум. За өнөөдөр харилцагчтай бол 2413 байгаа. Нийтийн зах зээл үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй байгууллагуудын донд одоо яг зэрэглэлээр бол маркет шеэрээр бол 7-д чагсаж байгаа том компани болоод байна. За тухайн улсад бол харьцангуй чанаргүй зээл болгох хугацаа хэтрэл нэлээд бага хувьтай явдаг. Тэгэхээр энэ охин компаниудын үйл ажиллагаа маань улам илүү өргөжин тэлээд явж байгаа. За баярлалаа. Одоо санхүүгийн тайлан үзэгтэй төлөвлөлөөр манай хөрөнгө оруулалт хариуцсан захирал болгох хэрэгтэй болох болно. За бүгдээрэнд өнөөдрийн мэнд. За хөрөнгө оруулалт хариуцсан бид захиралт тулгаа байна. Тэгээ та бүхэнд 24 оны эхний хагас жилийн байдлаар компани санхүүгийн үр дүнг нэгтгэсэн байдлаар танилцуулъя. За компанийн хувьд бол нийт хөрөнгийн хэмжээ бол 764 тэрбум төгрөгт хүрч 83%-аар нэмэгдсэн өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад. За нийт зээлийн багц бол 596 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол 69%-аар нэмэгдсэн байна. За хүү шимтгэлийн орлого бол 108 тэрбум төгрөгт хүрч
Өмнөх оны муу үеэс бол 87% нэмэгдсэн байна. За цэвэр ашиг 40 тэрбум төгрөгт хүрээд өмнөх оны муу үетэй харьцуулахад бол 125% нэмэгдсэн байна. Тэгээд Newscore санхүүгийн байгууллагын хувьд бол оны эхний хагас жилийн бизнес төлөвлөгөөний хувьд бол цэвэр ашигын төлөвлөгөө давуулан биелүүлэлт явж байгаа тийм амжилттай байна. За гол харьцаа үзүүлэлтүүдийн хувьд гэх юм бол өөрөөр өгөөж бол 20 оноос хойш бол ерөөхдөө жигд өсөлттэй явж байгаа. Тэгээ үүний гол нөлөө нь бол компанийн хувьд бол дижитал зээл бол уламжлалт зээлийн аль алины хөгжүүлээд зах зээл дээр тэргүүлэгч байр суурийг хадгалж байгаатай холбоотой. Ялангуяа дижитал зээлийн платформын хувьд бол нөгөө давхар нөгөө tenant буюу одоо marketplace моделийн дагуу өөр санхүүгийн байгууллагуудын зээлийг олгож хүү орлого хуваах нөхцөлтэй ажиллаж байгаа болохоор энэ өөрөө компани ашигт ажиллагааг бол нэлээд сайн нэмэгдүүлж байгаа. Тэгээ 32.7% гарсан байна. Өөрөөр өгөөж бол за үүнд тодорхой хэмжээгээр нөгөө үйл ажиллагааны зардлыг бууруулах, нэгжид ногдох зардлыг бууруулах бодлогыг бол тэр амжилттай хэрэгжүүлж байгаа мөн адил нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө захим шилжилт буюу дижитал хөгжүүлэлтийн ачаар бидний үйл ажиллагааны зардал бол үлэмж хэмжээгээр бас хэмнэгдэж чадж байгаа. За үүнийг бол энэ зардал орлогын харьцаанаас харж болно. Тэгэхээр 24 оны хянах жилийн байдлаар бол нийт одоо үйл ажиллагааны цэвэр орлогот ногдох үйл ажиллагааны зардал маань 22.5% болж буураад байна. Тэгэхээр 20 онд бол 32% байсан энэ зүйлт бол даруй одоо 11-жээр буурчаад явж байна. За компани мөн доктортой байдал болон одоо эрсдлийн удирдлагыг бол хэмжих нэг юу бол энэ эрсдлийн сангийн хүрэлцээ байгаа. Тэгэхээр 23 оны жилийн эцэд бол энэ хүрэлцээ маань 100% үрж өндөр гарч байгаа. Энэ юутай холбоотой гэхээр одоо олон улсын IFRS стандартын дагуу тэр үед бол эрсдлийн санг дотоодын зохицуулагч байгууллагын шаардлагатай хэмжээс даруй давуулан бий байгуулсантай холбоотой. За энэ үзүүлэлт мөн 24 оны эхний жилийн байдлаар бол 80.7% та байна. Тэгэхээр харьцангуй компанийн хувьд бол эрсдлийн сангийн хэмжээ бол өндөр түвшинд явж байгаа. Нөгөө компани эрсдлийн түвшинг бол бууруулж чадчихна. За хөрөх чадварын харьцаа маань мөн санхүүгийн байгууллагын маш чухал үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт бол 24 оны жилийн байдлаар 6 сарын 30-ны байдлаар 31.7%-тай гарсан байна. Тэгээд зохицуулах хорооны шалгуур үзүүлэлт бол 8% байдаг. Тэгэхээр бид нэр энийг давуулан биелүүлж компани хувьд бол хөрөх чадварыг өндөр түвшинд бол хадгалаад явж байна. За ийм байхыг ч мөн нөгөө манай олон улсын зээлдэгч байгууллагууд бол шаардаж ажилладаг. Тэгээд үүний хүрээнд бол компани хувьд бол хөрөх чадвараа тогтмол сайжруулад бол ажиллаж байгаа. За түрүүн оюун чимээ захирал маань та бүхэнд танилцуулсан. Яг компани хувьд бол энэ 24 оны эхний хагас бол гадны их усүр татах ажил маш амжилттай үр дүнгууд гарсан. Тэгээд нийт их усүрийн дүн байна 487.3 тэрбум хүрээд даруй 124%-аар нэмэгдсэн байна жилийн өмнөхтэй харьцуулахад. Энэ дотроо бол нийт ихтгэл багц маань 161.7 тэрбум төгрөгт хүрээд 80%-аар нэмэгдсэн байна. За бонд бол 80.3 тэрбум 80%-аар нэмэгдсэн бол дотоодын яг санхүүгийн байгууллагуудаас авч байгаа зээлийн дүн бол 150.6 тэрбум төгрөгт хүрээд 137%-аар нэмэгдсэн байна. За гадны их усүр буюу яг олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл бол
86.7 тэрбум төгрөгт хүрч бүр 416% нэмэгдсэн байна. Тэгэхээр жилийн дотор бол ер нь 4 дахин нэмэгдээд тэгээ энэ дотор бол нөгөө гол яг өсөлтийг бүрдүүлж байгаа нь бол Азийн хөгжлийн банк, за EBRD байна, за Blue Orchard гэх мэт яг дэлхийд тэргүүлэгч хөгжлийн агентлагууд, хөгжлийн банкуд бол UNESCO санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд гол зорилго нь бол яг санхүүгийн хүртээмжийг дэвшлүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих байгаа. Тэгэхээр энэ зорилгыг бол хэрэгжүүлж байгаа гол одоо хамгийн нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүрэх үр дүнтэй гарцсан өөрөө UNESCO санхүүгийн байгууллага болж байгаад бол тэр үед бол хүн баяртай байна. За саяхан бид нар UNESCO одоо ABS буюу хөрөнгөөр баталгаажсан үнцаасны зөвшөөрлийг тогтоолох ороноос аваад байгаа. Нийтдээ 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнцаас гарна. Тэгээд энэ төрлийн одоо үнцаас бол анх 21 онд UNESCO маань хамгийн анхны ABS-ийг гаргаж ирсэн 4 тэрбумын. За микрокредит банктайгаа хамтраад хамгийн анх гаргаж нөгөө энэ зах зээл дээр нөгөө хамгийн түрүүний одоо тухайн үед шинэ бүтээгдэхүүнийг нээж гаргаж ирсэн. Тэгээд зохицуулагч байгууллагууд болон оролцогч талуудын хамтын дэмжлэгтэйгээр бол энэ шинэ бүтээгдэхүүн маань гарч ирсэн. Тэгээд тэрнээс хойш бол энэ зах зээл маш хурдтай томроод одоо бол яг банк бас санхүүгийн байгууллагуудын одоо их усыг бүрдүүлэх маш тийм чухал бүтээгдэхүүн болоод байна. Тэгээ энэ зах зээл дээр бид нар 50 тэрбумын одоо ABS гаргахаар зөвшөөрлөө чад байгаамаа. За компани санхүүгийн гүйцэтгэл яг үр дүнг дагаад цэний ханш маань доктортой өсөд явж байгаа. Тэгээ анх IPO хийснээс хойш бол 4 дахин цэний ханш бол нэмэгдсэн. Тэгээд шалтгаан нь бол компани яг гол хөрөнгө оруулагчд бол стратегийн буюу доктортой хөрөнгө оруулагч нар байдагтай холбоотой. Бээр нь компани яг санхүүгийн үр дүнг бол дагаж ханш маань хөдөлдөг. Тэгэхээр энэ жилийн үед бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хувьцааны ханш бол 21%-аар нэмэгдсэн. Тэгээд зах зээлийн үнэлгээ бол 523 тэрбум хүрээд байна. За энэ дотор бол P харьцаа 7.8, PB 2.6 гэдэг. Ер нь нэг PB харьцаа маань нэг доктортой 3-аас 4-ийн хооронд байдаг. Тэгэхээр одоо бол PB харьцангуй нөгөө хүүхэн дунджаасаа арай буураад явж байгаа. P муу адил. За нэг ч хувьцаа ногдох ашиг бол 880 төгрөг байна. За 23 оны цэвэр ашигаас бол бид нар нэг ч хувьцаанд 53 төгрөг буюу нийтдээ 4 тэрбум төгрөгийн ногдол ашигыг бол тараасан. За энэ бол 23 оны цэвэр ашигын 7.8% болж байгаа. За 4 сарын 30-ны өдөр бол ногдол ашиг тараасан. Тэгэхээр компани ногдол ашигын дүн бол жил болгон доктортой яг цэвэр ашигынхаа өсөлтүүдийг дагаа явж байгаа. Компани одоо хувьцаа эзэмшигчдийн хувьд бол илүү нөгөө ханшийн өсөлтөөс өгөөжөө хүртээд явж байгаа буюу компани хувьд зээлийн багц нь тэлэлттэй байгаа учраас тухайн одоо ногдол ашигаас илүү компани цэвэр ашиг нь зээлийн багцд байрших нь нөгөө хувьцаа эзэмшигчдэд илүү өгөөжтэй, илүү ашигтай гэдэг утгаараа бол ногдол ашиг тараалтын хэмжээ бол бага түвшинд явж байгаа. За компани гол хувьцаа эзэмшигчдийн хувьд бол 80% нь бол SBG Capital компани байгаа. За 20% нь бол Монголын хөрөнгөний бирж дээр олон нийтэд нээлттэй арилжаалагдаж байгаа. За тэгээд охин компаниуд бол UNESCO-ор хэтвч санхүүгийн байгууллага маань яг Pocket платформын оператор байдлаар ажиллаж байна. За UNESCO CA бол кредит байгаа яг санхүүгийн байгууллага илүү уламжлалт зээлийн үйлчлэгээ зөвлөж байгаа. За Pocket KJ бол мөн кредит байгаа одоо Pocket-ийн
маань хувилбар финтех платформ. За бидний хувьд энэ жил Investcorp Казахстан дахь үйл ажиллагаа маань эхлээд анхны зээлүүдээ олгоод амжилттай эхэллээ. За яг үйл ажиллагаа зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа компани маань Investcorp Finance гэдэг MFO байгаа. За Үзбект бол бид нар охин компани байгуулад одоо бид бэлтгэл ажлуудаа хангаад ажиллаж байна. За компани төлөөлөл удирдах зөвлөл маань 9 гишүүнтэй, өмнөөс 3 нь бол гараад гишүүн байгаа. За 24 оны эхний хагас бол манай төлөөлөл удирдах зөвлөл бол нийт 13 удаа уралдаад за шаардлагатай шийдвэрүүдийг гаргасан. За төлөөлөл удирдах зөвлөл бол ерөнхийдөө 5 хороотой ажиллаж байгаа. Эрсдлийн удирдлагын хороо, аудитын хороо, доктортой байдлын хороо, нэр дэвшүүлэх хороо гэдэг. За цалин урамшууллын хороо. Тэгээ доктортой байдлын хороо бол сая шинээр байгуулагдаад компани яг ESG талын үйл ажиллагаа чиглүүлэх удирдах тийм чиглэлтэй бол ажиллаж байна. За компани хороодын хувьд гэх юм бол хороодын дарга нар байна дандаа хараад бас гишүүд байгаа. Тэгэхээр эрсдлийн удирдлагын хорооны хувьд бол өнөр жаргал даргатай, аш чулуун гэдэг анх болдгээд 2 гишүүнтэй. Нийт 5 удаа уралдаж шийдвэр гаргасан. За аудитын хороо бол аш чулуун даргатай, өнөр жаргал бүрүүг гишүүдтэй. За нийт 9 удаа хуралдаад дотоод аудит болон сонирхлын зөрчилдөө эзлүүдээр дүгнэлт гаргасан байгаа. За доктортой байдлын хороог нь аш чулуун гэж маань даргалаад за анх бол захирал баясгалан захирал гишүүд нэр ажиллаж байна. За хурлын эрс бол бүгдээрээ 100% та хүрэлцсэн байна. Компани бүтцийг та бүхэнд харуулж байна. За төлөөлөл удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал маань за удирдлагын хороог даргалж байгаа. Удирдлагын хороо маань дотроо зээлийн хороо, за актив пассив эрсдлийн удирдлагын хороо, мэдээлэл технологи автоматжуулалтын хороо маань 3 дэд хороонд багтдаг. За мөн чанарын хяналтын хэлц болон эс зүйн хороог бол гүйцэтгэх захирал маань удирдах байгаа. За ерөнхийдөө хариуцсан захирлуудын хувьд бол бизнес хариуцсан захирал, захин хөгжил хариуцсан захирал, за санхүү хариуцсан захирал, хүний нөөц үйл ажиллагаа гэдэг энэ гол чиглэлүүдээр бол хуваагдаж байгаа. За тэргүүн дэд захирал бол санхүүгийн болон зээлийн эрсдлийн үйл ажиллагааг бол давхар удирдах чиглүүлээд ажиллаж байна. За компани удирдлагын банк та бүхэнд танилцуулж байна. За ерөнхийдөө банк санхүүгийн салбарт дунджаар 10-20 жил ажилласан туршлагатай хүмүүс мэй компани удирдлагын банкыг бол бүрдүүлж байгаа. За тэгээд танилцуулга маань ингээд дуусч байна. Тэгээд та бүхэн сууж тодруулах зүйлээ чөлөөтэй бичээрэй. Баярлалаа. Баярлалаа. Тэгсэн тусаад оюун баярлалаа. За манай орчтмос маань нэсээ асуулт орж ирсэн байна. Тэгээд нэгээр нь асуугаад явж байна. За эхний асуулт нь болохоор банкуд болон банк ус санхүү байгууллагын хөөсвөрийн өртөг өндөр байгаа. Энэ нэгийг зээлийн өндөр хадгалахад нөлөөлж байна. Investcorp-ийн нийт хөөсвөрийн өртөг дунджаар хэдэн хувьтай байгаа вэ? Хөөсвөрийн өртгийн бууруулах тал дээр ямар ажлууд хийж байна вэ? За энэ бусад банк ус санхүү байгууллагын зээлийн хүүгийн өсөлтөө хэр байна вэ гэж асуусан. За би ярих. За банк санхүүгийн байгууллагууд бол нөгөө төрөлхийн одоо их усрын өртөг өндөртэй тийм байгууллага. Яг тэр нөгөө харилцах хадгаламж гэдэг бүтээгдэхүүн байдгүй. Дандаа нөгөө өртөг өндөртэй их уср татаж ажилладаг тийм. За их усрын дундаж өртөг бол одоо ер нь зах зээлийн дунджаар дотоод дээр бол ингээд нэг 17-18% хооронд явж байна. За гадаадд бол ихэд нөгөө Америкийн бодлогын хөв өндөр байгаа болохоор дагаад ер нь өндөр байна. За
Тэгэхээр энэ их усрын өртгийг бууруулах дээр бол бидний гол анхаарч байгаа юм бол банкудтай, дотоодын банкудтай бол нэлийн өргөн түвшинд стратегийн хамтын ажиллагаа хийж байгаа. Тэгэхээр филийн шугамын байдлаар санхүүжилт авах маань өөрөө их усрын өртгийг бууруулах тийм давуу талтай. За дээр нь бид нар олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас мөн хөтөг багтай их усүр татаад ажиллаж байна. Ерөнхийдөө нөгөө жижиг дунд бизнесийг дэмжих, за ялангуяа ногоон санхүүжилтийг дэмжих тийм фейлүүд бол харьцангуй нөгөө хөтөг баг байдаг. За гуравт нь бол их усрын өртгийг бууруулж байгаа гол хүчин зүйл бол ЮНЕСКО өөрийнх нь нөгөө дотоодын одоо рейтинг байна те, зээлж зэрэглэлийн рейтинг. За мөн олон улсын зах зээл дээр байгаа рейтинг байна. За энэ рейтингүүд бол ЮНЕСКО-ын яг санхүүгийн үр дүн, за эрсдлийн удирдлагын тогтолцоог үнэлж байгаа. За үүний хүрээнд бол бид нар одоо юу багтай, зардал багтай их усүр татах боломжийг бол гаргаж өгч байна. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор за ЮНЕСКО-ын сүүлийн 3-5 жилийн хугацаанд дүүрийн хөрөнгө зээлийн багцаа нэмэгдүүлэх тал дээр нэлээд агрессив буюу хурдтай нэмэгдүүлэх, зах зээл дээр эзлэх хувийг нэмэгдүүлэх гэж төлөвлөж ажиллаж байсан гэж харж байгаа. За үүний үр дүнд ашигт ажиллагаа үйл ажиллагаа сайн хийсэн гэж бодож байна. За энэ стратеги одоо ч гэсэн хിവэрээ юу гэж асуусан. Тэгээд дараагийн асуулт нь холбоотой юм шүү. Дотоодын маркет ширийн хувьд тодорхой хэмжээнд тогтвортой хэмжээнд хүрсэн гэж харж байна. Дотоодын зах зээл дээр цаашид ч гэсэн хэрэглэгчдийн тоо болон зээлийн багцаа хурдан нэмэгдүүл тал дээр зөвлөж ажиллах уу, эсвэл зээлийн чанар болон тогтвортой өсөлтөөр төвлөрөх үү гэж асуусан байна. За уучлаарай жижиг техник садлах харлаа. За юу агрессив буюу нэлээд өсөлттэй байсан сүүлийн 3-5 жилийн үед ЮНЕСКО-оор. За манай компани бас баримталдаг хамгийн том зарчмуудын нэг бол стратегиудын нэг бол smart expansion гэж бид нар нэрлэдэг. Энийг зөвхөн тэлэлт гэдэг зөвхөн өсөлтийг харахаас илүүтэй илүү ухаалгаар, илүү мэрэгжлийн байдлаар бид нар зах зээлээ тэлсээр ирсэн. Үүнийхээ үр дүнд түрүүн хэлсэнчлэн гадаадын хөрөнгө оруулалт, за үүнийг дагаад гадаадын санхүүжилт орж ирсэн те. Тэгэхээр гадаадын санхүүжилт орж ирж байгаа юм бас нэг давуу тал юун дээр гарч ирдэг. Тэднээс бас техникийн тусалцаа, ассистенсууд бас их ирдэг. Яг энэ зээл олголт, эрсдлийн бодлого, энэ засаглалын тал дээр бид нар нэлээд туршлага хоригдлуулсаар ирсэн. Тэгэхээр энэ стратеги бол мэдээж хിവэрээ угаасаа бизнесийн байгууллагын хувьд ашигт ажиллагаа ханган илүү смарт байдлаар, ухаалаг байдлаар үйл ажиллагаа хийхээр явна. За тэр доотлын асуултад нийлээд хариулахад бол мэдээж зээлийн багцаа нэмэгдүүлэх нь бол чухал. Бидний одоо хамгийн даваа тал бол мэдээж хурдтай, хамгийн гол нь хэрэглэгчээс сонссон, харилцагчаас сонссон тухайн эрэлт хэрэгцээнд нь таарсан бүтээгдэхүүнчлэгийг гаргана гэдэг бол бидний хамгийн том зорилтуудын нэг. Тэгэхээр зах зээл дээр хэрэгцээ байгаад түүнийг нь эрсдлийн бодлогоо зөв уялдуулаад хэрэглэгчийн эрх ашигч хамгаалсан, залбарын доктортой ажиллагч хамгаалсан ийм бодлогыг барьж явсарах болно. Тэгээд мэдээж энэ чанарыг бол балансыг барьсан зөв төвшөнд байг хэрэгжүүлсээр явах болно л. Баярлалаа. Дараагийн асуулт нь бид нар бизнес төвөд нэрлээд байгаа. Бизнес төвийн зарчим руу шилжээд байгаа. Тэгэхээр бид нар илүү зээлийн үйл ажиллагааг илүү чанартай, манай хамт олон гэсэн илүү туршлагатай чадварч боломжуудыг бүрдээд байгаа. Тэр дандаа жижиг дунд бизнесийг дэмжинэ гэдэг бол өөрөө эдийн засгийн өсөлтийг дэмжих хамгийн том чухал алхмуудын нэг байх болно. Тэгэхээр энэ гол зорилтыг биелүүлэхэд бидний одоо хувийн нэмэлтийн гарч ирнэ гэж харж байгаа.
Дараагийн асуулт нь болохоор энэ Pocket application-ы чанаргүй зээлэгдүү өгдөө гэж асуусан байна. За дараагийн асуултын шууд хариулаа явчих те. Pocket application-ы чанаргүй зээлийн хувь бол одоогоор 3.5% байгаа. Fintech зээлийн хувьд бол мэдээж маш түргэн шуурхай үйлчлэх шаардлагатай болдог. За энэ чанаргүй зээлийн багцыг бол бид нар тодорхой хэмжээнд яг стандарт түвшинд барихыг эрмэлзэж явж байгаа. За тэгээд гол нь санхүүгийн зохицуулах орооноос баталсан үр орлогын харьцаанд шалгуурыг хангаснаар илүү нөгөө чанартай зээлдэгчтэй хэрэглэгчдэд илүү өрийн дарамт үүсэхгүйгээр зээлийг олгох энэ тогтолцоогоо бид нар улам барьсаар явах болно. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор энэ гадагшаага тест хийх боломж хэд байна вэ? За Төв Аз дахь салбаруудын үйл ажиллагаа хэр явж байгаа вэ? За нууцын эзэмшигчдийн хувьд юу хүлээж болох вэ гэсэн асуулт байна. Асуулт нь сонсогдсон уу? Тэгээд татах шаардлагатай. За одоо сонсогдож байна. Болж байна. Тэгээд сүүлд асуусан асуултаа дахиад асууя. Гадагшаа тест хийх боломж хэд байна вэ? Төв Аз дахь салбаруудын үйл ажиллагаа хэр явж байгаа вэ? За эзэмшигчдийн хувьд юу хүлээж болох вэ? Асуулт байна. Түрүүн үйл ажиллагааныхаа тайланд орсон те бид нар Кыргыз улсад үйл ажиллагаа явуулаад 4 дахь жилдээ болсон. Одоо зээлийн багт чамгүй том болчиход байна. За цаашлаад бид нар тухайн улсад зөвхөн уламжлалт төдийгүй Pocket одоо Монголын Pocket-тайгаа адилхан тухайн улсад Pocket KG гээд компаниар дамжуулан платформоор бизнесээ төлөвлөж хийж байгаа. За цаашлаад Төв Аз өөрөө маш хөгжиж байгаа зах зээл. За дээр нь бид нар өнөөдөр энэ Монгол улсад бүтээгдэхүүн үйлчилгээ болон бизнес модель маань нэлээд амжилттай хэрэгжсэн. Яг энэ модельаараа бид нар тухайн улсууд руу илүү амжилттайгаар хэрэгжүүлнэ гэсэн зорилттой байгаа. За сая хэлсэнчлэн Казахстан улсад бид нар тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ бол Казахстан улсаас Кыргыз улсаас бараг 2 дахин том зах зээл байгаа. Өөрө 20 гаруй сая хүн амтай. Тэгээд яг энэ microfinance-ийн чиглэлээр үйл ажиллагаа нэлээд хийж байгаа баталгааны том зах зээл байгаа. Тэгэхээр энэ дээр бас компани байгуулсан бас дараагийн тусгай зөвшөөрлөг хүлээх болж явж байгаа зах зээл одоо илүү нөгөө гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тэрийгээ тэлэх чиглэлээр шинэ хэлтүүдийг хийхээр зорж байгаа. Тэгэхээр энэтэй уялдуулаа ер нь бол Төв Азийн зах зээл Кыргыз улсад бид нар нэлээд амжилттай хэрэгжүүлчихлээ. Казахстан улс ингээ үйл ажиллагаагаа эхэлсэн. Нэлээд том зах зээл боломж байна гэж харж байгаа. За тэгээд цаашлаад Узбекистан улс руу орно гэсэн том зорилтуудтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Баярлалаа. За дараагийн асуулт болохоор ногдол ашиг эсвэл алийг нь илүү чухалчилж байна вэ? Ногдол ашигын бодлого ашигт ажиллагааг нь үнэхээр өөрчлөгдөх үү гэж асуусан байна. За ногдол ашигын хувьд бол одоо компани
Сэтгэлийг илүү чухал давж үзэж байгаа. Одоо бол за тодорхой нөгөө компанийн хувьд үйл ажиллагааны одоо өсөл тогтворж юм уу те ашигтай ажиллагаа тодорхой түвшинд хүрэх үед бол уг зашин бодлого өөрчлөгдөж гарна. Гэхдээ одоо бол дотоодын зах зээлийн одоо боломж гэх юм те хөлт нь өөрөө өндөр байна. Дээр нь инвестор яваад гадагшаа тхүү аз руу амжилттай тэлээд явж байгаа учраас бол ойрын хугацаанд бас нэг өөрчлөлт хийх шаардлага ихтэйгүй байна. Тэгэхээр компанийн хувьд бас гол нь нөгөө официал эмшигчдийн хөрөнгийг яаж илүү нөгөө бүр ашигтай байх вэ гэдэг хөлбөрөөр онгод ажиллах болно. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор харилцагчдын тоо буурч зээлийн төвлөрөл нэмэгдсэн байна. Бизнесийн зээл эзлэх чанаргүй зээлийн хувь хэд байгаа вэ гэж асуусан байна. Бизнесийн зээлийн чанаргүй зээлийн хувь бол бусдад зээлүүдтэйг харьцуулахад харьцангуй бага байгаа. Мэдээж хэрэглэгчийн харилцагчийн тоо нэмэгдээд олголтын хэмжээ бол бизнес зээлтэйгээ хэлсэнтэйгээ уялдаад бол хэмжээндэж буурсан нэгж харилцагчийн зээлийн хэмжээ бол өссөн байгаа. За асуулт нь юу вэ? Тийм 3-4% байгаа. Баярлалаа. За арилжааны банкуд цалингийн зээл, автомашины зээлүүд дижитал шилжилтүүдийг хийж шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна. Энэ нь ер нь банк бус санхүүгийн салбар болон скорын хувьд хэрхэн нөлөөлнө гэж харж байна вэ гэсэн асуулт байна. Харилцагчийн хувьд бол ер нь хамгийн гол нь сегмент гэдэг те зөвхөн банкуд тухайн шинэлэг үйлчлэгийг нэвтрүүлснээрээ нөгөө зах зээлээ авч байгаа гэсэн ойлголт бол байхгүй. Мэдээж харилцагч бүр өөрийн онцлогтой, өөрийн хэрэгтэй шаардлагатай тухайн одоо онцлог үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудыг банкудаар үйлчлүүлэх боломжгүй харилцагчид байна. Тэгэхээр сегмент бүрээр ялгаатай байдаг учраас энийг яг энэ болон нөгөөх гэдэг нэг юм хоёр зааг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол тийм айхтар нөлөө үзүүлэхгүй. Дээр нь нэмэгдээд өөрөө санхүүгийн байгууллагууд маань зөвхөн банк гэхгүй өөрөө санхүүгийн байгууллагууд дижитал шилжилтийг маш сайн эрчимтэйгээр хийж байгаа. Тэгэхээр гол нь харилцагчаас сонсох гэдэг бол хамгийн чухал бизнесийн амжилттай болно. Тэгэхээр энэ хэсэг дээр өөрчлөлтөө мэдээж нөлөөлнө. Гэхдээ энэ зах зээлийн урт хугацаанд доктортой байдал бол хангалттай л гэж харж байгаа. Баярлалаа. Дараагийн асуулт болохоор Ньюскорийн хувьд дараагийн өсөлтийн болонд хаана гэж харж байна вэ? Хаана гэж харж байна вэ? За ашигт ажиллагаа жижиг банкны түвшинд очсон байна. Банкны салбар руу орох уу? За боломжийг ер нь судалж үзсэн үү? За M&A боломжуудын талаар судалж үзсэн үү? Банк бас болон банкны салбар дотор гэж асуусан. Тэгэхээр гол одоо дараагийн систем бүрдүүлэгч юу зах зээл бол ялтчгүй Төв Азийн зах зээл байгаа. Тэгээ Киргиз тэр 40 тэрбумын багцтай одоо Казахстан улсад бол үйл ажиллагаа маань эхлээд явж байна. Гэхдээ өмнөх одоо Киргиз бидний хувьд бол яарч ороогүй маш нарийн судалгаа хийж дээр нь зээлийн багцаач гэсэн илүү доктортой гэж нэмэгдүүлж байгаа. За тухайн зах зээлийг мэдрэх байр суурь олох гэдэгт нь илүү их анхаарч ажилласан. Тэгэхээр дотоодын зах зээлийн хувьд гэх юм бол банкны салбар болон банк үсгийн салбарууд бол өөр гэсэн онцлог давуу талуудтай ялгаатай шин чанарууд байгаа. Тэгэхээр одоохондоо бол бид нар яг энэ салбарын талаар ямар нэг шийдвэр бол мэдээж хэрэг судалж харж байгаа. Тэгээд M&A тал дээр ч гэсэн мөн
боломжуудыг бодолж ярилцж байгаа зүйлүүд бол байгаа. Гэхдээ яалтчгүй бидний хувьд бол илүү одоогийн зах зээлүүд болон одоогийн бүтцээр хийх юмнууд маш их байна. Илүү нөгөө core үйл ажиллагаа руугаа төвлөрөөд ажиллаж байна. Тэгээд цаашдаа бол шинэ зах зээл нээх болон шинэ бизнес хийх тал руугаа тэр зэрэг давхар нөгөө судалгаа шинжилгээ хийгээд явж байгаа. Гол харж байгаа үндэслэг бол нөгөө их усүр шаардахгүй илүү өндөр хөгжилтэй орнуудаас их усүр татаад хөгжиж байгаа орнууд буюу Төв Азийн зах зээл рүү их усүр дамжуулах одоо фанди хаб гэж хэлж болно тий. За тэр нөгөө дид бүтцийг бүрдүүлж ажиллах нь л бидний гол зорилго байгаа даа. Тэгээ ямар яг ямар тусгай зөвшөөрлөлтөө байх вэ гэдэг нь бол нэг амар тийм чухал биш байх гэж бодож байна. Гол нөгөө core стратеги маань энэ өндөр хөгжилтэй оронд байгаа маш хэмжээний одоо их усрыг яаж нөгөө хөгжиж байгаа орнууд руу үр ашигтай мөн эрсдлийн хамгийн бага түвшинд одоо шилжүүлэх вэ, яаж удирдах вэ гэдэг дунд нь яаж зохион байгуулах вэ гэдэг тийм. Тэр л бидний гол одоо стратеги байгаа. Тэгээд энийг мөн хийхийн тулд амжилттай хийнэ гэдэг бол өөрөө ЮНЕСКО өөрөө олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөх гэдэг тийм. Тэгээ энэ өөрөө тодорхой хэмжээнд амжилтууд гаргаа явж байна. Цаашдаа ч их бүр илүү хийх ажлууд байна л гэж чинь да. Баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор Lendman дижитал бизнесийн зээл олгож ирсэн байна. Unesco дижитал бизнесийн зээл олгож байгаа юу? Цаашид бизнесийн сегмент рүү төвлөрөх үү гэж асуусан байна. Түрүүн хэлсэнчлэн яг бизнес төв гэдэг бол гол бизнесийн зээл дээр төвлөрөөд бизнесийн зээлийг илүү чанартай мэрэгжлийн түвшинд судлах чадамжаа нэмэгдүүлэх гол концепттай. Тэгэхээр дижитал болж байгаагийн хажуугаар бид нар яг энэ UNESCO аппликейшн бол өөрөө бизнесийн жижиг дунд бизнесийн харилцагч нартайгаа холбогдох гол гүүр ах болно. Тэгэхээр энэ тал руугаа илүү төлхөө ажиллаж байгаа. Гол нь CRM гэдэг Customer Relationship Management энэ тал руугаа илүү дижиталчлах чиглэл рүүгээ эхлээд явна. За мэдээж цаашаага бас зөвхөн бага хэмжээний биш нэлээд том дүнгуудтэй зээл гарах боломжтой байхын тулд мэдээж хүнтэй хамааралтай судалгаа, зээлийн судалгааг чанартай хийхээс ахуулаад олон хүнээс зөвхөн дижитал болохоос хамааралгүй олон хүчин зүйлүүд байна л да. Тэгэхээр багаар шилжин гэхдээ хамгийн эффектив буюу хамгийн үр ашигтай харилцааг харилцагч нартайгаа бий болгоод цаана бидний процесс нь өөрөө маш төвөггүй байх хэрэгтэй. Тэгснээрээ бид нар илүү дижитал болсон гэж үзэх болно. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн лос систем маань өөрөө хэрэглэгчдэд үйлчлэх боломжийг 2 дахин нэмэгдүүлээ. Ингээд цаашаа яваад ирэхээр зөвхөн биднээс хамаарахгүй 3 дахь одоо төрийн байгууллагуудын датагаас эхлээд бид нар дижитал болох зөвхөн байгууллагаас хамаараагүй олон хүчин зүйлүүд байгаа. Тэгэхээр ийм дижитал юм руу л явна. Гэхдээ илүү мэдээж хайбрид байдлаар багаар шилжих боломжтой болно гэсэн. Одоо л ер нь манай UNESCO аппликейшн дээр нэлээд харилцагч нар маань анхан шатны болон бүх төрлийн одоо анхан шатны баримтуудаа бүрдүүлэх боломж байгаа даа. Бараг дижитал болно. Цаашаага гэрээ хийхээс ахуулаад тодорхой хэдэн процесс уламжлалт хэлбэрээр явж байгаа гэсэн. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор автомашины зээл нийт зээлийн багц эдийн үеийг эзэлж байна вэ? Нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарлалт нь ЮНЕСКО-ийн автомашины зээл толгойлолтод хэр нөлөөлөхөөр байгаа вэ гэж асуусан байна. Түрүү нөгөө юун дээр үйл ажиллагааны талин дээр дурсан 10% нь бол автомашины зээл нийт багцын маань 10% автомашины зээл эзэлж байгаа. За тэр дугаарын хязгаарлалт бол одоогоор нөлөөлөхөөргүй байгаа. Баярлалаа. За ЮНЕСКО-ийн хувьд зээлийн багцын бүтцийг нь бол танилцуулсан. За энэ дээр болохоор дараагийн асуулт нь аль сегмент дээр илүү өсөлт гаргахаар боломжтой гэж харж байна вэ? Ногоон зээлийн багцын эдийн үеийг эзэлж байна. Ногоон зээлийн багцаа нэмэгдүүлэхийн тулд гаднаас их усүр хайж байгаа юм гэж асуусан.
За түрүү нөгөө вакцины бүтцийг ярьсан болохоор одоо яг нөгөө жижиг дунд дээр бизнесийг дэмжих тал дээр тэр илүү төвлөрөөд ажиллаж байна. За тэр дундаа бүр бичил буюу нөгөө иргэдийг илүү бид нар дэмжих тал руу анхаарч байна. За банкуд мөн адил жижиг дунд бизнесийн сегмент дээр нэлээд анхаарал хандуулад сүүлийн 1 жил бол зээлийн багцын өсөлтөө нэлээд жижиг дунд бизнесээс бүрдүүлж чадсан байна. Тэгэхээр энэ зах зээл дээр бол нөгөө өртөлтөө нэмэгдэхин хэрээр илүү нөгөө эдийн засагта үр хөвчтэй байх гэж харж байна. Илүү одоо бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт ч гэдэг юм уу. Өмнө нь нөгөө байгаагүй шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчлэгээ бүтцүүд гарч ирэх нь эргээд нөгөө хэрэглэгч буюу зээлдэгч талдаа л ашигтай гэж харж байна. За ногоон зээл бол нийт вакцины нэг 5%-ийг 5% бүрдүүлж байгаа. За бидний хувьд бол ногоон зээлийн багц дээр бол тухайн хэмжээнд их өсвөр татах гэдэг яриа хэлцээрүүдийг хийж байгаа. За хамгийн гол бидний бодож байгаа, зорж байгаа юм гэх юм бол яг нөгөө бодиттой бүр нөлөө үзүүлэх гэх юм уу те. Яг зээлдэгч талдаа очих хувь нэмрийг л илүү анхаарч байна. Тэгэхээр энэ дээр дэж банктай харьцуулахад бол банк санхүүгийн байгууллагын зээлийн хүү өндөр байгаад яг зах зээлийн өөрийнх нь нөгөө үн чанар нь тэгэхээр харьцангуй яг ногоон зээл дээр яаж одоо банкудаас ялгарх вэ гэдэг тийм стратеги л маш нарийн гаргаж ирэх хэрэгтэй байна. Баярлалаа. За дараагийн асуулт болохоор хүүгийн орлолт нэмэгдэхэд аль сегментийн салбарын зээлдэгчид илүү нөлөө үзүүлж байна уу гэсэн асуулт байна. За ер нь бол эдийн засгийн сектороо бид нар нэлээд хөрөлдсөн байгаа. Манай зээлийн багцал тэгээд тэр дундаа яг голлох том багцыг бүрдүүлж байгаа хэсгүүд бол мэдээж үйлчлэгээ, барилга, худалдааг манай өөрийн эдийн засгийн бүтцтэй одоо бүтээгдэхүүн бүтцтэй холбоотойгоор ер нь ингэж харагдаж байгаа. За голлох бол үйлчлэгээ нэг салбар бол нэлээд өсгөө дээр нь тээвэр, барилга гэдэг илүү голлох үүрэгтэйгээр оролцож байна. Голлох багцыг бүрдүүлж байна. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор хамааралтай компанид олгосон зээлийн багц нийт зээлийн багцын хэдэн хувьтай байгаа вэ? За хамааралтай компанид олгосон зээлийн жинсэн дундаж хүү хэлэх боломжтой юу гэж асуусан байна. За хамааралтай компани гэдэг дотор бол нөгөө охин компаниуд дотор нь багтаа явж байгаа. Тэгэхээр яг охин компаниудаа бол бид нар үгийн одоо санхүүжилтгүүд зах зээлэд хэлэх нь бол өөрөө нөгөө сонирхлын зөрчилдөг гэж харахгүй байгаа. За хамааралтай компани буюу нөгөө группийн компаниуд олгосон зээлүүд бол маш бага хувийг эзэлж байгаа. Одоо нийтдээ 10 тэрбумч хүрэхгүй байгаа. Тэгэхээр энэ төрлийн санхүүжилтийн хувьд бол угийн жинсэн дундчгүй бол зах зээлийн дундчтай адилхан 2.5-аас 3-ийн хооронд бид нар өгж байгаа. Өөрөөр хэлбэл сонирхлын зөрчилтөө зээл дээр бол нөгөө төлөөлөл удирдах зөвлөлийн аудитын хорон байна. Дүгнэлт гаргадаг. Дээр нь аудитын хорооны хувьд бол зах зээлийн дундч зарчмаар зээлийн үгээ тогтоох шаардлага тавьж байгаа. Тэгээд үүн шилжилтийн тайлан ч гэсэн бид нар ялгаагүй зах зээлийн жишгийн дагуу явахаас өөр аргагүй байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл группийн компани буюу холбоо хамааралтай этгээдүүд болон энгийн харилцагчдын хооронд ямар ч ялгаа байхгүй л. Баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор NPL сүүлийн жилүүдэд өссөн трендтэй харагдаж байна. Цаашд өсөх хүлээлт байна уу? Бууруулахын тулд ямар ажлууд хийж байгаа вэ гэсэн асуулт байна. NPL-ийн хувьд гэх юм бол одоо 20-21 оны үед бол нөгөө ковидын ангиллын өөрчлөлт юм хоногийн өөрчлөлтөөр дагуу
нөгөө харьцангуй бага байсан. За сүүлийн жилүүд бол яг тренд нь бол өсөөгүй. Бүр яг ковидын дараа бол нөгөө английн өөрчлөлтийн юмас бол яг 3-4 буюу яг нөгөө бодиттой дундаж түвшиндээ бол очсон харагдаж байгаа. За ерөөдөө нөгөө дижитал зээлийн багцын NPL болон хугацаа хэтрэлт нэлээд өндөр байгаа. Тэгээд компанийн хувьд бол сонголт хийх хэрэгтэй болж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл тэгэхээр NPL нь уламжлалтаас өндөрч гисэн ашигт ажиллагааны хувьд бол эрсдлийн сангийн дараах байдлаар ч гэсэн нөгөө уламжлалтаас өндөр байх юм бол тухайн акцийг бол тодорхой хэмжээнд нэмэгдүүлнэ гэдэг тийм бодлого ирж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний хувьд бол NPL болон одоо ашигт ажиллагааны хувьд аль нэг илүү ашигтай байх вэ гэдэг хөлбөрийг сонгоод явж байгаа. За ууруулахын тулд бол бидний хувьд бол түрүүн филийн скорингийг сайжруулах тэ ялангуяа автоматжуулалт тал дээр хэрэглээний зээлийг бол угийн бид нар хүний оролцоод шийдэхгүй байгаа. Тэгэхээр энэ автоматар лимит тогтоож байгаа хэсэг дээр бол скорингийг сайжруулах ажил бол тогтмол хийгдээд явж байна. Дээр нөгөө филийн скорингийн үйлчлэг үзүүлж байгаа, мэдээллийн сангийн үйлчлэг үзүүлж байгаа нөгөө хувийн хвшлийн компаниудтай бид нар маш үр дүнд хамтраад ажиллаж байна. За ерөөдөө нөгөө макро эдийн засаг болон улирлын нөлөөгөө дагаад бол яалтчгүй нөгөө NPL байдлалт бол нэлээд хэлбэлзээд явж байгааг анзаарж байгаа бах. Тэгэхээр бидний хувьд бол илүү нөгөө бизнесийн том зээл буюу том дүнтэй зээлээс бол банк юу гэж ажилтдаг нөгөө эрсдлийн шийдвэр гаргалтын дээр онцгой нэрийн анзаарч ажилтдаг гэх юм уу. За илүү жижиг дунд бага дүнтэй бизнесийн зээлийг бол дэмжиж ажиллаж байна. За урт нь бол компанийн хувьд бол дижитал зээлийн багцсан дээр дан ганц нэг өөрөө их усэр бүрдүүлэхгүй буюу тенант байдлаар өөр санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Тэгэхээр байн санхүүгийн байгууллагууд бол өөрийнхөө их усрээр дижитал зээл олгоод орлогоо бид нар угаад явж байгаа. За тэгэхээр ерөөдөө нөгөө орлого болон эрсдлээ аль алийг угаад шеэрлээд ажиллаж байгаа гэж бас ойлгож болно. Тэгэхээр нөгөө платформ бизнес буюу яг нөгөө шимтгэлийн орлого олдог бизнес учраас тэр хувьд бол нөгөө зээлийн багцаа нэмэхгүйгээр ашигт ажиллагаагаа сайжруулад явж байна. За иймэрхүү ажлууд хийгдэж байна да. Баярлалаа. За ерөнхийдөө манай асуулт хариулт тэмцээг дуусгах төгсөж байгаа болохоор сүүлийн 2-3 асуултыг аваад тэгээд өнөөс коло дуусгая гэж бодож байна. За болчтойх маань хувьд ер нь нэлийн их асуулт төрүүлж байгаа болохоор зарим танилцуулгын үеэр дурдгдсан бол асуулт хариултын үеийг хариулсан асуултыг хариулахгүй асуухгүй байгаа шүү гэж бас хэлье. За дараагийн асуулт нь болохоор ерөнхийдөө 2024 оны цэвэр ашиг хэд байх төлөвлөгөөтэй байгаа гэж асуусан байна. За энэ нэгтгэсэн байдлаар ер нь 73 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байх төлөвлөгөөтэй байгаа. Баярлалаа. За нэмж хувьцаа гарах төлөвлөгөө байгаа юу гэж асуусан байна. За яг энэ жилдээ бол биш. Гэхдээ бидний хувьд бол илүү нөгөө стратегийн хөрөнгө оруулагч татах тийм сонирхолтой байгаа. Тэгэхээр дотоод болон гадаадын яг стратегийн хөрөнгө оруулагч нартай нэг хамтарч ажиллах тийм сонирхлууд бол нээлттэй байгаа гэж хэлж байна. Баярлалаа. Дараагийн асуулт болохоор за оны сүүл хүртэл хамгийн их анхаарч ажиллаж байгаа нэг зүйл нь юу вэ гэж асуусан байна. Ер нь бол түрүүн нэлийн хэд дурсан хамгийн чухал ажлууд энийг бол ялчгүй энэ digital transformation. Digital transformation тэгэхээр сая бид нар скорингоос эхлүүлээд арчлын дата дээр энэ харилцагчдад хүрж байгаа аппликейшн гэдэг аль болох төгөлж хэрэгдэхгүй хурдан алдахгүй харилцагчдад хүндрэл учруулахгүйгээр
үйлчлэгээ үзүүлэхэд чиглэсэн дижитал шийдлүүдийг маш түргэн хугацаанд нэвтрүүлэх нь одоо бидний хамгийн чухал зорилтууд нь хэрэг ганц гээд онцлох юм байна тийм ээ. За баярлалаа. За хамгийн сүүлийн асуултыг асуугаад мөнгөсгөлөө хай гэж бодож байна. За сүүлийн асуулт болохоор компани богино болон дунд хугацааны хамгийн том эзэд юу гэж харж байна вэ гэж асуусан байна. За мэдээж хэрэг нөгөө макро эдийн засгийн эрсдлүүд байна. За дээр нь дэлхийд даяар өрнөж байгаа нөгөө геополитикийн асуудлууд мэдээж хэрэг дотоодын макро орчинд бол тодорхой хэмжээний нөгөө нөлөөллийг бүрдүүлээд байгаа, нөлөө үзүүлж байгаа. За тэрд бол богино болон дунд хугацаанд бол макро болон улс төрийн одоо эрсдлүүд маш бага гэж харж байна. За хоёрт нь компанийн хувьд бол илүү нөгөө шинэ өрсөлдөгч нар орж ирээд тухайн банк улсын зах зээл маань нэлээд өстөн ширүүн болж ирж байна. За дээр нь банкуудын хувьд гэх юм бол шинэ зах зээл хэлэх шаардлага айгүй их гарч ирж байна. Тэгэхээр нөгөө банк улсуудын гол төвлөрч ажилладаг сегмент дээр илүү хүчтэй орж ирж байна. Тэгэхээр за энэ өсөлтөө нэмэгдэхин хэрээр одоо зээлийн жинсэн дундаж хүү буурах тийм илүү нөгөө зээлдэгч болон харилцагч талдаа илүү нөгөө таатай үр дүнгууд бол гараад явна. Тэгэхээр бидний хувьд бол гол одоо анзаарж байгаа тийм өөрчлөлт сэргийлж байгаа юм гэх юм бол компани одоо зээлийн эрсдэл байна. За энэ макро талаас нь. За дээр нь санхүүгийн эрсдэл буюу за ханшийн эрсдэл бол нэлийн том нөлөө үзүүлдэг. Бидний хувьд бол яг гадаад валютаар хөсвөр татаад ажилладаг учраас төгрөгийн ханшийн тогтвортой байдал мөн маш онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Баярлалаа. За бидний урилгыг хүлээж аваад оролцож байгаа Uniscore банкас санхүүгийн байгууллага бүтэц компани хамт олон болоо. За толгой болон оюун чимээ цагтаа баярлалаа. За дараагийн Uniscore-оор бас дахин уулзах байх гэж найдаж байна. За хоёрт бас Uniscore-оор тусгаад хэлэх үг байгаа л хэлээд Uniscore хаяа гэж бодож байна. За тэгээд Capital Market Mongolia хамт олонд баярлалаа. Одоо нэг хөрөнгөний зах зээл дээр маш чухал хэрэгтэй тийм ивентийг зохион байгуулад ажиллаж байна. Тэгээд дараагийн удаа идэвхтэй оролцох маш таатай болно. Баярлалаа. Нийт оролцсон оролцогчдод болон лайв үзсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлье. За дараагийн Uniscore-оор уулзцаая. Баяртай. Баярлалаа.